Оройн төргийн үзэгчдээ Улаанбаатар хотод 21 цаг тэг 1 минут болсон байна. За ээлжид хилцүүлгээ бид та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байгаа. За бид энэ удаагийнхын хилцүүлгийг улсын хурлын гишүүний халдшгүй байдал хариуцлагаас мултрах халахвч мөн үү гэдэг энэ сэдвийн дор зочдоо урьсан байгаа. За зочдоо танилцуулъя. За хуульч Уланбаяр, олон улсын тойрогч Гантулга, за Сонгон хайрхан дүүргийн Монгол Ардын хувьсгал намын төмтийн дарга Баян Сэлэнг. За бас нэг зочин урьсан байгаа. Хараахан хүрэлцэж иж амжаагүй нэвтрүүлгийн дундуураас ороод ирэх бах. За хуульч эрхцүүч Ариун болд гэсэн ийм зочтойгоор за өнөөдрийн хилцүүлэг үзэгч та бүхэн төрнө. За хилцүүлэг эхлэхийн өмнө та бүхэнд оролцогчдын товч намтрыг хүргэе. Олон улсын тойрогч Шагдар Сөрөнгийн Гантулга 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 1982 онд Чойбисэнгийн нэрмжид 10 жилийн лаборатори 1-р дунд сургуулийг төгсөжээ. 1986 онд Ирхүү хотын политехникийн дэд сургуулийн геохимч мэргэжлэр төгсөж 2006 он хүртэл мэргэжлэр ажилласан. 2006 оноос Игэл боловсрол телевизүүдэд сэтгүүлч, орчуулагч, олон улсын тоймчоор ажиллаж байсан. Эдүгэ ТВ-с телевизийн олон улсын тоймчоор ажиллаж байна. Үндэсний фронтын тэргүү. Монгол Ардын хувьсгал намын Сонгон хайрхан дүүргийн төмтийн дарга улсын хурлын гишүүн асан Зангадын Баян Сэлэнг 1974 онд төрсөн. Хуульч мэргэжилтэй удирдлагын ухааны магистр, эдүгэ докторантад суралцж байгаа. 2012-оос 2016 онд улсын хурлын гишүүн, улсын хурлын байнгын хорооны даргаар Марилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан. Хуульч эрхцүүч Намсрайн Ариун болд 1974 онд төрсөн. 1991 онд нийслэлийн ерхий боловсролын 40-р сургуулийг, 2010 онд Отгон тэнгэр их сургуулийг төгссөн. 2017 онд Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны магистр хамгаалж, 2010 оноос хувийн хөвшилт, 2011 оноос хуульч өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Намсран Ариун болд 2015-аас 16 онд хүнс үдэ аж ахуй хөнгөлөлтөрийн яамны төрийн наримчийн даргаар ажилласан. Эдгээр хуульч өмгөөлөгчөөр ажиллаж байна. Хуульч Немагийн Уланбаяр 1981 онд Ус аймгийн Улаангом хотод төрсөн. 2000 онд Бэлэг дээд сургуульд эсэн орж 2004 онд төгссөн. Эрхцүүч мэргэжил эзэмшсэн. 2018-аас 2019 онд Монгол Ардын хувьсгал намын нарийн бичгийн дарга, 2018-аас 2019 онд Монгол Ардын хувьсгал намын гүйцэтгэх товчны гишүүн, 2019 онд Монгол Ардын хувьсгал намын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байна. За тэгэхээр Монгол улсад халдшгүй дархан эрх эдэлдэг хэд хэдэн субъектүүдийг за тэр дундаа улсын хурлын гишүүн, за үндсэн хуулийн зэцсийн гишүүд, за дээд шүүхийн шүүгчид гэх мэтийн ийм хүмүүс бол халдшгүй дархан эрх гэдэг ийм эрхийг эдэлдэг. За тэгвэл улсын хурлын гишүүдийн хувьд халдшгүй дархан эрх гэдэг ийм зүйлээр халахвчилж хариуцлагаас мултраад байгаа юм тохиолдлуудыг бид олон жишээн дээрээс харж болж байна л да. За хамгийн сүүлд гэхэл одоо 60 тэрбумын гэх хэрэг, жидүүгийн гэх хэрэг дээр прокуророос оруулж ирсэн асуудлууд хилцэгдэхгүй ингээд аваач үлддэг. За хамгийн сүүлчийн чиг гэхэд өнөөдөр төрийн байгуулалт болон хууль зүйн байнгын ороогоор хилцэгдсэн асуудлууд гэдэг ингээд явж байна. Тэгэхээр халдшгүй дархан эрх гэдэг зүйл ер нь Монгол улсын хурлын гишүүдэд байх ёстой юу? Байвал ямар хэм хэмжээнд байх ёстой юм бэ гэдэг зүйлээс хилцүүлгээ эхлэе гэж бодож байна. За тэгэхээр танаас эхлэе. Тэгэхээр улсын хурлын халдшгүй эрх, халдшгүй байдал гэдэг ойлголтыг хүмүүс бол янз бүрээр хүлээж авч ойлгодог. За үнэхээр улсын хурлын гишүүн хуулиар хүлээсэн дархан эрхтэй юм болов те? Үнэхээр халдшгүй тэр эрх нь хуулиар зохицуулагдсан юм болов гэд ингээд харах юм бол ард түмэн ч гэсэн буруу ойлголттой байдаг. Энэ бол халдшгүй байдал, халдшгүй эрх гэдэг зүйл улсын хурлын тухай хуульд бол байдгүй маа. Энэ халдшгүй байдал гэдэг зүйл бол энэ улсын хурлын тухай хуулиас бүр мөсөн байхгүй болсон асуудал. За улсын хурлын тухай хуулиар бол улсын хурлын гишүүний бүрэн эрхийн асуудлыг л хуульчилж өгсөн байдаг. Тэгэхээр бүрэн эрх гэдгийг маань хүмүүс ойлгохдоо халдшгүй эрх гэж ойлгоод байдаг. Тэгэхээр бүрэн эрх тустай ойлголт, халдшгүй байдал гэдэг маань тустай ойлголт байгаа байх нь шүү дээ. Тэгэхээр бүрэн эрх гэдэг бол зүгээр л ажлын байрны тодорхойлолт юм. Тухайн улсын хурлын гишүүн тангараг өргөж, улсын хурлын гишүүнээр сонгогдож, ард түмнээс мандат өргөдөлж орж ирсэн тэр цаг үеэс 4 жилийн хугацаатай ямар ажлын чиг үүргийг хэрэгжүүлэх вэ гэдэг асуудлыг улсын хурлын тухай хуулиуд заагаад бүрэн эрх гэдээ оруулсан. Тэр дотор халдшгүй ийм эрхтэй байна уу гэдэг зүйл бол байхгүй. Үндсэн хуулиндаа бол улсын хурлын гишүүний халдшгүй байдлыг хуулиар хамгаална гэсэн юм ганц өгүүлбэр байдаг. Тэгэхээр энэ үнэхээр одоо хуулиар хамгаалагдсан дархан эрхтэй улсын хурлын гишүүд байна уу гэвэл бас үгүй. Бүрэн эрхийн ойлголтыг ингэж хольж хутгаж ойлгоод байдаг. Тэгэхээр өнөөдөр бол ард түмэн шудраг ёсыг хүсэж байна, тийм ээ. Нийгэмд хууль одоо шудраг бус үйлчилж шудраг бус шийдвэр гаргаад байгаа учраас ард түмэн бухимдж байгаа байхгүй.
Тэгээд энэ асуудал дээр явж очиод шударга шийдвэр гаргах ёстой, хууль тогтоож, хууль хэрэгжүүлэх ёстой субъект нь улсын хурлын гишүүд, улсын хурал. Тэгтэл улсын хурал өөрөө хуулиа хэрэгжүүлэхгүй шударга бус байгаад учир нь юундаа байна вэ гэхлээр зэрэг нөгөө гишүүний бүрэн эрх буюу ажлын байрны тодорхойлолттой холбогдуулж яриад байгаа байхгүй юу. Тэгэхээр улсын хурлын гишүүний халдшгүй байдал гэдгийг эрүүгийн хуулийн тодорхой гэмт хэрэгт холбогдсон их хурлын гишүүнийг шалгах явцад үүсэж байгаа тэр тодорхой зохицуулалтаас л энийг хараад байгаа. Тэгэхээр ямар зохицуулалт байдаг вэ гэхээр зэрэг эрүүгийн хуулинд улсын хурлын тухай хуулинд заасан хэрвээ улсын хурлын гишүүн гэмт хэрэг үйлдээд газар дээрээ тэгвэл дотлох баримтаттайгаа баривчлагдсан тохиолдолд аль эсвэл эрүүгийн хэрэг үүсгэх шалгах явцад одоо улсын ерөнхий прокуророос санал орж ирсэн тохиолдолд тэр гишүүний бүрэн эрхийн төдөлзүүлэх асуудал байгаад байгаа юм. Тэр халдашгүй байдал биш, гишүүний бүрэн эрхийн төдөлзүүлэх асуудал байгаад байгаа. Тэгтэл үндсэн хуулийн цэцээс 2017 оны 12 сарын 20-нд энэ гэмт хэрэг үйлдээд нотлох баримттайгаа газар дээрээ баривчлагдах асуудал нь өнөөдөр нөгөө жирийн иргэд улсын хурлын гишүүн гээд ялгаатай байдлаар ингэж авч үзээд байна. Энэ нь өнөөдөр хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш байна гэдэг зарчим маань өөрөө алдагдаад байна гэд үндсэн хуулийн цэцээс яг энэ гишүүний бүрэн эрхтэй холбоотой энэ гол асуудлыг төтөлзүүлсэн байна. Тэгэхээр гишүүн гэмт хэрэг үйлдээд газар дээрээ баригдаж нотлох баримтайгаа баригдсан гэдэг энэ одоо зүйл байхгүй учраас үндсэн хуулийн цэцэн шийдвэр гарцсан учраас өнөөдөр тэр гишүүнийг тэр халдашгүй байдал бүрэн эрх гэлгүүгээр шүүхийн одоо эрүүгийн хэрэг үүсгэгдэж шалгагдаж байгаа бол шүүхээр эцэслэж асуудал нь шийдэгдэх хүртэл энэ бол нээлттэй шалгагдах ёстой. Энийг харин хуулийг буруугаар тайлбарлаж хамгаалж байгаа хүмүүс энэ бүрэн эрхийн төдөлзүүлэхгүй бол энэ асуудал цаашаа явахгүй нэ гэд эрүүгийн хэргийн ч төдөлзүүлээд ингээд шалгахгүйгээр зогсоогоод байгаад хамгийн учир нь байгаа. За, гол улсын тавьж гантлах. Би саяны энэ хүний ярьсан ярианаас ерөөсөө юу ч ойлгосонгүй. Хэрвээ халдашгүй ирэх байхгүй байгаа бол дэрвнийг яагаад аль хэдийн прокурорын газар чирч аваачаад шоронд хийчихээгүй. Тэр бол гэмт хэрэг үйлдсэн учраас л ардын их хурлын зохих албан бичиг бол явуулсан байж таарна шин. Тэгэхээр бол халдашгүй ирэх ямар нэгэн жирийн иргэдийн мэддэггүй тийм нэг бичиг бол баримт бол байгаа мэт сэтгэл бол төрөөд бол байна л та. Халдашгүй ирэх байхгүй. Гишүүний бүрэн эрх гэж бол байгаа. Тэр гишүүний бүрэн эрх гэдэг чинь зүгээр л ажлын байрны тодорхойлолт гэж та хэлээд байна шүү дээ. Надад ч гэсэн ажлын байрны тодорхойлолт бол биш шүү дээ. Хэрвээ би хэн нэгэн хүнийг бол зогчих юм бол, зодчих юм бол, алдчих юм бол, хүний эмийг бол хулгайлчих юм бол намайг бол цагдаа нар бол олон том үгүй л бариад аваад явна шүү дээ. Хинч миний халдашгүй эрхийг бол зөрчихгүй яах гэж захирлаас бол асуухгүй гэдг нь бол мэдээж. Тэгэхээр бол энэ бол ямар ч утга учиргүй үйлдэлийг бол маш учир утгагүй тайлбарласан явдал байна. Тэгэхээр бол халдашгүй байдал бол байгаа гэдг нь бол тодорхой. Энэхүү халдашгүй байдал гэдг нь тэрхүү их хурлын гишүүдэд сонгогдсон этгээдүүдийг жирийн ард түмнээс бол тусгаарлсан. Тэрхүү этгээдүүдийг бол Монголын язгууртан баяд ноёд гэдэгтэй адилхан тийм статустай болгосон тийм халдашгүй дархан байдал бол байгаа гэдг нь бол тодорхой. Тийм ч учраас бол үүнийг бол их хурлын бүрэн эрх гэнтэр гэж хэлхийн хэрэг байхгүй. Хэрвээ их хурлын бүрэн эрхийг нь бол төдөлзүүлэхийн тулд прокуророос бол бичиг өгчүүл байна гэдэг бол тэр бүрэн эрх гэдэг чинь үнэн хэрэг дээр халдашгүй байдал гэсэн үг. Үүнийг бол өөрөөр бол ойлгох бол ямар ч бол арга байхгүй. Хэрвээ халдашгүй байдал бол байхгүй бол түүнийг бол аль хэдийн баривчлаад бол шоронд бол хийх ёстой шүү дээ. Энэ чинь бол хүн амны хэрэг, онц ноцтой гэмт хэрэгүүд, ганц ч биш удаа дараалсан гэмт хэрэгүүд. Иймэрхүү хэрэг хийсэн хүнийг бол баривчилж бол шоронд бол хийлэхгүй байх. Цорын ганц шалтгаан бол түүнийг улсаас халдашгүй дархан байдал гэдэг тэрхүү
томьёоллоор л хамгаалж бол байгаагаас бол өөр ямар ч шалтгаан байхгүй гэж бол би ойлгож байна. Энэ дээр нэг буруу ойлгочих шүү. Халташгүй байдал гэдэг улсын хурлын тухай хуулиндаа байдаггүй маа. Энэ бол үндсэн хуулинд л гишүүний халташгүй байдлыг хуулиар хамгаалнаа гэсэн. Гэтэл энэ халташгүй байдал нь хуулиар хамгаалагдах асуудал нь өөрөө зохицуулалтгүй хууль байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ гишүүд чинь яаж давраад байгаа вэ гэхээр бүрийн эрхээрээ далимдуулж энэ бол миний халташгүй байдал гэж байгаа. Бүрэн эрх гэдэг маань өөрөө юу гэсэн ойлголт вэ гэхлээр зэрэг тухайн улсын хурлын гишүүн тангараг өргөж төрийн ордонд орлоо, тэр цагаас эхлүүлээд тэр хүн хууль тогтоох байгууллагад орж ажиллаж байгаагийнхаа хувьд яг хууль санаачлан байнгын болон төр дэд хорооны гишүүнээр сонгогдно. Тэ тухайн одоо хууль улсын хурлаар хэлэлцэгдэж байгаа асуудалтай холбогдуулж санал асуулга тавина, асуулт хариулт явуулна гэх мэтчлэн зөвхөн тэр ажил үүрэгтэй холбоотой бүрийн эрхийн асуудал байдаг. Тэгэхээр энийгээ өөрсдөө харин ганцлоггоо хэлдгээр бүрэн эрхээ халташгүй байдал гэж ойлгоод энэ халташгүй байдал дотроо юу ч хийж болно гэсэн ийм л байдалтай өнөөдөр явж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо бид нар энийг юу гэж ойлгох вэ гэвэл халташгүй байдал гэдэг энэ зохицуулалт нь зөвхөн одоо эрүүгийн хуулийн дээр л энэ нь халташгүй байдал нь үйлчлээд байгаа маа. Эрүүгийн хуулинд тухайн хүн гэмт хэрэг үйлдээд газар дээр нотлох баримттайгаа баригдаагүй бол тэ гишүүнийхээ үүргийг хэрэгжүүлээд яваад байна. Баригдсан бол яг уу тэрний асуудлыг, тэр гишүүний асуудлыг улсын хурал байнгын болон халташгүй байдлын дэд хороогоороо хилэлцээд нэгдсэн чуулганаараа олонхын саналаар нууц санал хураалтаар явж байгаа юм. Тэгэхээр энийг ерөөсөө бид нар халташгүй байдал гэдэг ийм дархтай нөхдүүд бол биш юм байгаамаа. Энэ нөхдүүд зөвхөн эрүүгийн хуулиар зохицуулагдсан тэр баривчлах, биетэн үзлэг нэгжлэг хийх, цагдан хорих, албан саатуулах гэдэг энэ одоо процессын ажиллагаануудыг хийхдээ хоригдсонд л гол учир нь байгаамаа л гэж би тайлбарлаад байгаа. За олон баярлуулж байна. Тэгэхээр халдашгүй байдал гэдэг асуудлыг ярих бол онлын төвшөнд яагаад энэ халдашгүй байдал гэдэг нэр төвөө үндсүүл нь суудсан бэ гэдгийг ярих хэрэгтэй багч би бодож байна. Тэгэхээр улсын хурл буюу хууль тогтоох эрх мэдэл, за шүүх буюу одоо шүүн тас хууль ажиллагааг хэрэгжүүлэх эрх мэдлийн байгууллага байна. За хэрэгжүүлэх байгууллага буюу засгийн газар гэсэн 3 эрх мэдлийн энэ 3 субъектийн хоорондын одоо харилцан хамаарал бие биедээ нөлөөлөхгүй хамт ажиллах энэ нөхцөлийг одоо хангах үүднээс улсын хурлын гишүүнийг халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэсэн юм зохицуулт одоо үндсүүл нь суусан гэж би ойлгож байгаа. Хууль санаачлагч энэ утгаараа оруулж ирсэн гэж бодож байгаа. Ягаад тэгэхээр за улсын хурлын хууль тогтоох үндсэн чиглэлт нь гадаас нөлөөлөх гүйцэтгэх эрх мэдлийн буюу мордон байцаах хэрэг бүртгэх чиглэлгийн байгууллагуудаараа дамжуулж улсын хурлын гишүүнд нөлөөлөх магадгүй тэрүүгээрээ дамжуулаад хууль санаачлах бүрэн эрхт нь халдах. За шүүх эрх мэдлийн байгууллагууд шүүн таслах үйл ажиллагааг явуулахдаа хууль тогтоох байгууллагын гишүүнийг гэмт хэрэгт холбогдуулах маягаар улс төрийн зорилгоор ингэж хууль тогтоох байгууллагад халдаж болзошгүй гэдэг. Өөрөөр хэлбэл энэ 3 эрх мэдлийн байгууллагын тэнцвэрийг хангах үүднээс хууль санаачлагчийн зохицуултыг оруулж ирсэн юм болов уу гэж би ингэж ойлгож байгаа. Магадгүй дахиад дотооддоо улсын хурлд олонхын цөөнхийг хэлмэгдүүлэх, улс төрийн зорилгоор ямар нэгэн одоо гэмт хэрэгт холбогдуулах эдгээр одоо процессээс хамгаалж энэ зохицуулт орж ирсэн гэж ойлгоод байгаа юм. Тэгэхээр энийг зохицуулах өөр боломжууд бас байна л да. За жишээлбэл шүүхийг арт түмнээс сонгодог болгох. Өөрөөр хэлбэл албан тушаалтын шүүгчийг сонгодог биш, арт түмнээс сонгодог болчоор ямар нэгэн албан тушаалтны захиалгаар хууль тогтоох үйл ажиллагаа нөлөөлөхгүй хөндлөн байсан. 1. Хоёрдугаарт улсын хурлын гишүүн гэдэгтэр бүрэн эрхийг хинээс олж авсан юм бэ? Эксрүүлжийн бид нар харах хэрэгтэй. Арт түмнээс олж авсан. Өөрөөр тэр улсын хурлын гишүүн гэдэг бүрэн эрхийг арт түмнээс олж авсан юм бол тэр бүрэн эрхийг төдгөлзүүлэх эсэх асуудлыг бас арт түмэн шийдэх ёстой. Өөрөөр хэлбэл Монгол Ард Төвсгөл намаас боловсруулсан дээд хуулийн төсөлдөр арт түмэн улсын хурлын гишүүдийн бүрэн эрхийг төдгөлзүүлэх асуудлыг арт түмэн шийддэг болгох. Тухайн тойргийнхын сонгогч нарын шийддэг болъё. Тойргийнхын сонгогч нар тодорхой тооны сонгуулийн эрх бүхий иргэд гарын үсэг цуглуулж улсын хурлд хөргүүлснээр шууд улсын хурлын гишүүний бүрэн эрхийг төдгөлздөг болгоё гэсэн ийм бас хувьбарууд байж болохоор юм шиг надад санагдаад байна. За манай бас нэг зочин хөрөлцөж ирсэн байна. Хууль эрх зүйч Ариун болд. Тэгэхээр бид өнөөдөр гишүүний халдшгүй байдал нь хариуцлагаас мултрах халахвч мөн үү гэдгийг сэдвийн дор хилцүүлэг явагдаж байгаа. Тэгэхээр халдшгүй байдал ер нь байх хэрэгтэй юу? Байвал ямар хэм хэмжээнд байх ёстой юм бэ гэдэг дээр та өөрийнхөө саналыг хэлэхгүй. Уучлаарай түр хоцорсонд цаг өгөлттэй байгаа. За ер нь бол халдшгүй улсын хурлын гишүүнүүд ч юм уу төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа
3 субъект байгаа шүү дээ. Шүүгч, засгийн газар, улсын хурл гэдэг. Халдшгүй байдлын асуудал бол одоо ганц Монгол улсад биш. Бүх олон улсад яригддаг байдаг нийтлэг асуудал. Яагаад гэвэл тухайн парламентын тухайд бол тухайн улсыг төлөөлж улсын нэрийн өмнөөс энэ улсын хэмжээний эдийн засаг нийгмийн ач холбогдолтой юм шийдвэр гаргадаг этгээд гэдэг утгаар нь бол халдшгүй байдлыг бол хамгаалдаг, хуулиар хамгаалдаг. Учир юу гэвэл түрүүний бас тийм хуульч хэллээ. Тэр ямар нэгэн байдлаар хүндлэнгийн зөв бус нөлөөнөөс хамгаалах зорилгоор ийм халдшгүй байдал гэдэг нэр томьёо анх одоо үзүүл эрхцүүд орж ирсэн. За энийг харин зөв бусаар ашиглаж янз бүрийн өөрийнхөө гэмт хэрийг нуун дарагдуулах. Одоо зөв бус одоо янз бүрийн хулгай жилийн юу гэдэг тийм ээ чөдөч гэдэг юм уу. Ийм зүйлүүдийг одоо тэрийг хаацалах ийм зэвсэг болгож хэрэглээд байгаад л энэ одоо асуудлын гол учир утга нь байгаа юм. Тэрнээс биш яг одоо яг жинхэнэ ёс суртахуунаараа магадгүй асуудалд холбогдсон тийм ээ гэмт хэрэгт холбогдсон асуудал байгаа бол одоо энэ гадаад орн ялангуяа Япончууд шиг өөртөө хүсэлтэд гаргаад асуудлаа шалгуулад тийм ээ ийм ёс зүйн өндөр хэмжээнд ёс суртахуунтай улсад л асуудал шийдэгддэг л дээ. За энэ парламентын гишүүнч шүүгчтэй бас тухай яригдана. За зөв бус шийдвэр гаргуулахын тулд улс төрөөс нөлөөлөхийн тулд тухайн асуудлыг янз бүрийн нөлөөлөл байх үүднээс энэ халдшгүй байдлын асуудал яригддаг. Тэрнээс биш халдшгүй байдал тэр өмнөхөд доор нуугдаж гэмт хөрөлтлөөс одоо халахлах ийм зорилго бол өөртөө агуулдаг. Тийм учраас энийг зөв зөвтэй ойлгож бид нар хэрэгжүүлэх нь ёстой гэж үзэж байгаа. За манай ТВ-с Монголиа гэсэн Facebook-ийн пэйж хуудасаар үзэгч та бүхэнд өнөөдрийн хилцэж байгаа асуудалтай холбогдуулж бас санал асуулга явагдаж байгаа. Үзэгч та бүхэн манай телевизийн Facebook хуудсанд лайк дарж нэгдэж за энэхүү санал асуулгад бас идэвхтэй оролцоорой. Манай нэвтрүүлэг мөн ТВ-с Монголиа гэсэн Facebook-ийн пэйж хуудасаар үзэгч та бүхэнд шууд хүрж байгаа. За санал асуулга бол улсын хурлын гишүүн халдшгүй дархан хэрэгтэй байх нь зөв үү буруу юу гэсэн санал асуулга явуулж байна. За одоогийн байдлаар 95% нь буруу, за 5% зөв үү гэсэн ийм үр дүнтэйгээр санал асуулгаас үргэлжилж байна. За тэгвэл та бүхний ярьсан ярианаас дараагийн асуултыг бас асууя л да. Прокурор одоо өмнөх прокурор ч гэсэн жижиг дунд үйлдвэрлэлтэй холбоотой асуудлаар маш хатуу байр суурь илэрхийлээд тэрнийхэн дараагаар албан тушаалаас чөлөөлөгдөж байсан. За тэгвэл одоогийн прокурор ч гэсэн бас улсын хурлын гишүүний бүрэн эрхийн асуудлыг оруулж ирж байна л да. Бүрэн эрхийн асуудал халдшгүй байдлыг нь цуцалж ээж асуудлыг шийдэхгүй бол болохгүй байна гэх мэтэр. Тэгэхээр заавал тэр халдшгүй байдал бүрэн эрхийг нь цуцалж байж хэргийг мөрдөх шаардлагатай байна уу? Эсвэл зүгээр ингээ бүрэн эрхтэй байж хат нь мөрдөөж явж болдго юм уу? Яагаад заавал ийм бичиг цаас орж ирээд байт юм болоо гэдэг зүйл. Магадгүй гарах шийдвэрт нь нөлөөлдөг юм болов уу гэж. Энэ дээр нэг ингэдэл бид нар одоо халдшгүй байдлыг одоо өмнөх улсын ерөнхий прокурорч асуудал оруулж ирж байна. Одоо ч оруулж ирж байна. 4 жидүүд холбогдсон хүний асуудлыг оруулсан шүү дээ. Тэгэхээр энэ улсын хурлын тухай хуулинд улсын хурлын гишүүн тийм ээ гэмт хэрэг үйлдсэн шүүхийн шийдвэр тогтоолоор тогтоогдох юм бол гишүүнийг эргүүлэн татах асуудал зохицуулалт хуулийн заалт байгаа. Тэгэхээр энэ нь логикоор хуулиараа юу гэж ойлгож байгаа гэхээр тэр улсын хурлын гишүүнийг бүрэн эрхийн заавал төдгөлзүүлэхгүйгээр эрүүгийн хэрэгт шалгагдах тэр процесс шүүхээр одоо эцлэн шийдвэрлэгдэх хүртэлх тэр процесс явагдах бүрэн эрх нь нээлттэй байхгүй. Гэтэл өнөөдөр яаж байгаа гэхээр улсын ерөнхий прокуророос санал оруулж ирлээ. Улсын хурлын гишүүд нь олонхоороо аваад хоцорлоо. Тэгэхээр за энийг цааш нь шалгаж болохгүй нэ. Яагад гэвэл гишүүний бүрэн эрхийн төдгөлзүүлэх асуудлыг улсын хурл олонхоороо аваа хоцорчлаа. Бид одоо шалгаж чадахгүй нэ гэж сууж байгаа. Гэтэл хуулийн дээр шүүхээр орох хүртэл. За би энэ дээр бүр бодиттой жишээ хэлье. 2012-аас 16 онд улсын хурлд би гишүүнээр сонгогдоод ажилласан. Анх орох үед би тухайн үед бас Монгол Ардын Хувьсгалт намын нэрийг авахтай холбоотой чагсаал тэмцэл хөдөлгөөн зохион байгуулалт явж байхад энэ үед намайг журмын одоо 4 нөхөртэй нийлээд одоо бид 5 эрүүгийн хэрэг үүсгэдэг шалгагдсан чагсаал цуглаан хөдөлгөөн хийсэн гэдгээр. За ингээд эрүүгийн хэрэг үүсгэдэг 8 сар шалгагдаж явах хугацаанд би улсын хурлын гишүүнээр сонгогдсон. Тэгээ тухайн үед улсын хурлын тамгын газрын дарга шард оржгоо хэлжсэн. За энэ улсын хурлын гишүүний халдшгүй байдал гэдэг зүйл байхгүй. За тэгээ энэ үед нь би яасан цагдаагийн дуудсан цагт нь өөрөө бүр энэ асуудлыг шийдвүүлгээд шүүхтээр очоод эцслээд бүр улсын хурлын гишүүн байхдаа шүүхийн тэр ялагдагчийн ширээний ард 5 нөхөртөөгөө сууж байгаад энэ асуудал хэрэгсэхгүй болоод гарч исэн. Гэтэл тэр үед
бас цэвэр агаар сантай холбоотой, авилгал хийх хахвалтай холбоотой маш олон их хурлын гишүүд бас эрүүгийн хэрэгс үүсгэж шалгагдж явсан. Энэ нөхдүүдийн асуудал яасан бэ гэхээр нийслэлийн прокуророос хэвлэлийн баг хурал хийгээд улсын хурлын гишүүний бүрийн эрхтэй нь холбогдуулаад хэрэгүүдийн төдөлзүүллээ гэдэг ийм одоо мэдээллийг хэвлэл мэдээллээр тавьсан. Тэгэхээр энэ юу гэж байгаа юм бэ гэхээр зэрэг бүрэн эрхтэй нь холбогдуулаад төдөлзүүлэх асуудал байхгүй. Тэр хүмүүс яг одоо надтай адилхан явж очиж шүүхээр эцслээд хэрэгээ шийдвэрлэх бүрэн бололцоотой байсан. Өнөөдөр ч энэ хүмүүсийг хуулийн байгууллага гишүүний эрхийн төдөлзээгүй учраас бид нар шалгаж болохгүй гэдэг асуудлаа болох хэрэгтэй. Энэ бол шүүхээр эцслээр шийдвэрлэгдэх бүрэн боломжтой хуулиар нээлттэй асуудал. Яагаад халдашгүй байдал бүрэн эрх гэж яриад энэ хүмүүсийг хуульд шүүхийн өмнө яг иргэдтэй адилхан аваачиж яг шудраг шүүхээр оруулж болохгүй байгаа юм бэ. Энэ халдашгүй байдал гэдэг маань эцсийн дүндээ хулгайч одоо хулгай хийсэн тий гэмт хэрэгт холбогдсон нөхдүүдийн амиа аргацаах ийм нэр томьёо байж болохгүй юм аа. Шүүхтэр очихгүй байна уу, прокурор бүрэн эрхээ төтөлцүүлэхгүй байна гэдэг нь өөрөө ямар нэгэн хэрэг хийснээр батлаад байна гэсэн үг гэж ойлгож болж байна. Тий. Энэ халдашгүй байдал гэдэг зүйлийг бүрэн эрх гэж энд зүйлтэйгээ одоо ингэж нийлүүлж хаяад энэ дундаа би ч одоо энэ бүрэн эрхээрээ хамгаалагдсан хүн, би халдашгүй хүн, тийм учраас би энэ эрхээс одоо төдөлзүүлж ижил шалгуудна. Уг нь бол яг ариун болд хуульчийн хэлдгээр өнөөдрийн их хурлын гишүүд үнэхээр ард түмний өмнө ёс зүйгүй шудраг бус гэмт хэрэгт холбогдсон бол явж очиж шударгаар шүүхтэр очиод намайг одоо шалгаад өгөөч. Би нэрээ цэвэрлэмээр байна. Яагаад улсын хурлын олонх байгаа энэ намынхаа үед шүүхтэр очихоос айгаад байгаа юм тийм биз дээ. Юунаас айгаад байгаа? Явж очиод хэрэгээ үнэн зөвөөр шийдвүлээд нэрээ цэвэрлээд гараад ирээ гэж бодохгүй. Энэ халдашгүй байдал гэдэг ийм нэг том уутан дотор өөрсдөө амь аргацаагаад тэгээ өнөөдөр ард түмэн бол жидүүчдийг нэр дэвшүүлэхгүй байлгах юмсан тий. Одоо дахиж энэ хүмүүсийг одоо ард түмнээс хулгайлсан, ард түмнийхээ эсрэг ажилласан энэ гишүүдийг дахиж сонгохгүй юмсан гэж хүсэж байхад нь харамсалтай нийт нар одоо дахиад нэр дэвших гэдэг нь шүү дээ. Халдашгүй байдал гэдэг нэр томьёон дотроо. За баярлалаа. Тэгээд халдашгүй байдал гэдэг энэ зүйлийг олонхоор авч үлдээд байх шиг байна л да. Улсын хурлын гишүүд ингээд бие бинийгээ авч үлдээд байх шиг. Тэгэхээр зэрэг нэгнийгээ явуулчих юм бол дараагийнх нь хүмүүст нь ийм буруу жишг үлгэр дуурайл практик үлдчихнэ гэдэг энэ нөхцөл байдал бас нөлөөлж байна уу гэдэг ийм асуултыг гаргалах тавьж асууя. Тэгэхээр бол улсын их хурлын гишүүд халдашгүй байдалтай байна гэдэг чинь жирийн ард түмнээс бол өөрсдөө тусгаарчсан, жирийн ард түмнээс бол илүү эрх ямтай бол ноёдууд болчихсон гэсэн үг хэрэг шүү дээ. Нэгэнт ноён болчихсон хүн өөрийнхөө бол эрх дарахаас бол сайн дураараа татгалзахгүй гэдг нь бол мэдээж шүү дээ. Бас түрүүн энэ хүн хэлжүүл байна. Тухайн тэр ноёны халдашгүй дархан байдлыг бол үгүй болохгүйгээр бол хэргийг нь бол шийтгэж бол болох уу, шүүхээр бол түүнийг хэлцэж болох уу гэж байна. Энэ хүн хэлцэж болно гэж бол байна. Энэ бол ямар ч тийм арга байхгүй, ямар ч эрүүл сарвал ухаанд бол багтахгүй тэнийг явдал гэж би бодож байна л да. Хэрвээ улсын их хурлын гишүүн бүрэн эрх дарахтай гэд тэр хүнийг бол улс даяар зарлчихсан байхад ямар нэгэн шүүгч түүнийг бол шийтгэх гээд түүний гар хөл болгочдыг бол баривчилж дуудах юм бол тэр гар хөл болгочнд эхлээд манай ноёноос бол асуу. Манай ноён амьд байгаа цагт шамаас бол бид өшөөгөө авна гэж хэлчихэд бол тэр шүүгч тэгэл тэр хүнийг бол суллаад явуулахаас бол өөр ямар ч аргагүй болно шүү дээ. Өөрөөр хэлбэл халдашгүй дархан байдал энэ төр гэж баруун Европт ярьдаг өөр хэрэг, манай Монголд бол ярьдаг бол өөр хэрэг. Манай Монголд ч мафийн дээрэмчтийн бүлэглэл бий бодцоход бол байна шүү дээ. Харин баруун Европт бол энэ халдашгүй дархан байдал гэдэг чинь ямар ч гэсэн эрүүгийн гэмт хэрэг бол үйлдсэн хүмүүст бол зориулагдаагүй, жирийн нэгэн ёс зүй зөрчсөн хүмүүст л зориулагдсан гэдэг нь бол тодорхой шүү дээ. Ийм ч учраас бол ямар нэгэн тийм гэмт хэрэгтний, архаг гэмт хэрэгтний тэгээд нэр нөлөө бүхий маш их баян өөрийгөө бол маш өндөрт бол бодчихсон тийм этгээдийн халдашгүй дархан эрхийг нь бол цуслахгүйгээр түүний эсрэг ямар ч эрүүгийн юм уу шүүхийн үйл ажиллагаа
явуулах боломж ерөөсөө байхгүй. Энэ бол эрүүл сарвал ухаанд бол багтахгүй. Энэ бол дэлхийн практикт бол ерөөсөө байхгүй тийм зүйл гэдгийг бол хэлэх нь зүйтэй байх. Үүнийг бол ерөөсөө нөгөө наймалж гэдэг нэртэй Италийн гэмт хэргийн тухай бол киног л үзэхэд бол хангалттай шүү дээ. Ерөөсөө бид энэхүү халдшгүй дархан байдлыг бол эвдэхгүйгээр их хурлын гишүүд гэдэг энэ хүмүүс бол ард түмнээс илүү давуу эрх мэдэлтэй, ард түмнээс өөрсдийгөө тусгаарлчихсан тийм бүлэглэл болчихсон байгааг ойлгохгүйгээр энэ бүх гажуудлыг бол арилгах ямар ч бол арга байхгүй. Дэлхийн практик гэж ярьсных бас нэг зүйлийг нэмээд асуучих гэж бодлоо. Украинд жишээ нь шинэ ерөнхийлөгч Владимир Зеленский гарч ирснийхаа дараагаар ард иргэдийн санал асуулга явуулсны үр дүнд парламентын гишүүдийн халдшгүй эрхийг нь цуцаллаа гэсэн юм мэдээлэл явж ирсэн л та. Ийм бодит жишээ ер нь дэлхийд дээр хийд байдгийн зөвхөн Украинд тийм зүйл харагдав. Тэгэхээр бол Украин болон Монголын жишээ бол хоорондоо бол адилхан учраас энэ хоёрыг бол жишиж бол болох юм. Бусад улс орнууд дээр бол жишиж бол болохгүй шүү дээ. Жишээлбэл би үхлээ гэж саная. Үхтлээ бол өвчлөлөө гэж саная. Тэгээд ямар нэгэн гар хөлн нь бол татаад тэр хөлн нь бол өмхирөөд тэр хөлн дээр нь бол ялаа молоо суугаад бол өвт хорхоо гараад ирэх юм бол тэр хүнийг бол эрүүл хүнтэй зүйрлэж бол болохгүй шүү дээ. Тэр хүний биенээс гарч ирсэн тэр өмхирсэн махнаас нь гарч ирж байгаа өвт хорхой чинь жишээлбэл одоогийн бидний яриад бол байгаа тэр их хурлын гишүүний хэрэг чинь болж байна шүү дээ. Тэгэхээр бол бид энэхүү өвчний гол шалтгааныг бол олж бол мэдэх хэрэгтэй. Өвчтэй хүнийг бол өвчтэй хүнтэй нь бол харьцуулах хэрэгтэй. Эрүүл хүнийг бол эрүүл хүнтэй нь бол харьцуулах хэрэгтэй. Ямар ч гэсэн нэг л ямиг бол хэлэхэд барууны улс орнуудад нэг ялангуяа Америкийн нэгдсэн улсад ч гэсэн тэр ямар ч халдшгүй дархан байдал эрүүгийн гэмт хэрэгээс бол хамгаалж бол чаддаггүй. Тун саяхан Австри улсад л гэхэд бол эрх баригч намынх нь бол нэг том дарга гадаадын баян тарган эмэгтэйтэй Оросын олигарх баяны бол их нэртэй ярьж суусныг нь бол телевизээр дамжуулсны улмаас тэр хүн бүх албан тушаалаасаа татгалзахад бол хүрсэн. Америкийн нэгдсэн улс чинь ерөнхийлөгч Дональд Трамп эрдөөсөө Украиний ерөнхийлөгчтэй утсаар ярьсныхаа төлөө одоо импичмент үйл ажиллагаанд бол явж байгаа шүү дээ. Гэтэл одоо манайд чинь хүн алчсан байж бол магадгүй прокурорын байгууллагаас түүнийг бараг 100% хүн алчсан гэдэгт итгэлтэй тийм албан бичиг бол явуулж бол байхад чинь бол хууль зүйн яамны сайд нь бол зөв зүгээр авраад бол гаргаж бол байна. Тийм аюултай гэмт хэрэгтнээс нөгөө их хурлын гишүүд нь бол айгаад ердөөсөө халдшгүй дархан байдлын анхныхаа байнгын хорооны хурлаар түүний хэргийг бол хэлцээд халдшгүй дархан байдал байдаг юм бол тэр үнийг нь хасаал шорон руу нь бол явуулъя гэдэг шийдвэрийг 24 цагийн дотор гаргах ёстой байхад дараа нь бас нэг байнгын хороо бол хуралдаж айж жижигсэн гишүүд бол ямар ч шийдвэр гаргахгүй гэж сандалч бол байгаад дараа нь хууль зүйн сайд нь бол болохоор нөгөө 8 кинонд бол гардаг өмгөөлөгч Терезины шиг л хамгаалаад бол гаргачихлаа шүү дээ. Энэ бүх үйл явдал 10 хоног бол үргэлжиллээ. Энэхүү 10 хоног бол Монгол улсын парламентыг шалан дээр унтлан доош нь жихэж ард түмний хувьд бол ард түмний зүгээс бол итгэх ямар ч бол итгэлгүй болгож хайчих чад байна шүү дээ. За баярлалаа. Тэгэхээр улсын хурлын гишүүний халдшгүй байдлыг төтгөлзүүлэх асуудал дээр түрүүн Баян Сэлэнг дараагаас хэлсэн л дээ. Улсын хурлын гишүүн гэмт хэрэг хийсэн тохиолдолд газар дээр эд мөрийн баримттайгаа баригдсан тохиолдол гэсэн зүйл яригддаг. Тэгэхээр ийм халдшгүй бүрэн эрхтэй байгаа хүмүүс хизээ эд мөрийн баримттайгаа гэмт хэрэг хийж байгаа газараа баригдах юм бэ гэдэг юм асуудал байна л та. Тэд бүхний хаалга нь хаалттай, тэнд хүнтэй уулзах асуудал нь хориотой, мэдээлэлд ойрхон байх нөхцөл байдлууд нь боломжгүй гэдэг ийм зүйлүүд байгаа учраас энэ заалч ерөөсөө өөрснийгөө хамгаалах дархлаа юм болов уу гэж бодогдож байна л да. Энэ дээр Улаанбаяр хуульч юу гэж бодож байна? За, ер нь бол манай улсын хурлын гишүүд нэг хэрэг хийчихэд аавынхаа ард орж нүгдэх хөвгдөж байгаа шүү дээ. Бүрэн эрхийг нь төдгөлзүүлснээс үл хамааран өөрөө үндсэн хуулийн өмнө тангар өргөсөн улсын хурлын гишүүн юм бол хүсэл дээрээ тэр үзлэг нэгжлэг хийлгээд хүсэл дээрээ шалгуулах хэрэг нь бас нээлттэй байртанд байж байгаа байхгүй юу? Яагаад гэж болохгүй вэ? Нэг. Хоёрд улсын хурлын тухай хуулийн 9-6-гийн 1 саяны чинь өөрийн шиг хэлдгийн заалтч үндсэн хуулийн зэц 2017 оны 12 сарын 20-ны хуралдаанаараа хүчингүй болгоцсон байхгүй. Тэгэхээр улсын хурл одоо яагаад халдшгүй байдлын хорог яагаад өнөөдөр хуралдаад байгаа? Яагаад хууль зүйн байнгын хорог хуралдаад байгаа? Хуралдахгүйгээр энэ асуудлыг оруулаад шууд шийдэх хэрэг нь улсын хурл байгаа байхгүй. Яагаад гэвэл энэ заалт нь өөрөө
үндсэн хуулийн цэцгийн дүгнэлт гаргаж хүчингү болцсон байхгүй. Тэгэхээр энийг хүсэхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл хүссэн хүнээ оруулж ирдэг, хүсээгүй хүнээ оруулж ирдэггүй, жидүүг яагаад оруулж ирэхгүй байгаа гэдэг чинь өөрөө энэ шинэ ман үүссэн гэдгийг харуулдаг байгаа байхгүй. Энэ бол хөрсөх дуртай хүнээ оруулж ирж хил цүлдэг, дургуй хүнээ хил цүлдэггүй ийм л асуудал байгаа. Тэгээ шинэ ман танихад маш амархан. Нэгдүгээр шинэ манынхаа юу хийдэг вэ гэхээр оюутлагын гэрээг хамгаалдаг, байгалийн баялагийг арт түмэнд өгөхгүй ийм байр суурьтай байдаг нэг. Хоёр яадаг вэ гэхээр шинэ манынхаа яадаг вэ гэхээр шүүгчнэрээр оролдог, өөрсдийнхөө шүүгчнэрийг томилдог. Гуравдугаарт нь аль ч засгийн үед шинэ манангийнхны одоо шинжний юм гэхээр энх байдлыг ерөөсөө сонгуульд оролцуулдаг. Ямар нэгэн байдлаар эрхийг нь сонгох эрхийг нь хязгаарладаг. Дөрөвдөх шинжний юм гэхээр бүгд казино тоглодог. Айл дээр хэдэн жилийн хадгаламж банкар тоглож, одоо энэ капитал банкар тоглож байна, австрал очоод тоглож байна. Ерөөсөө нэг манангийнхныг одоо танихд амархан. Хуучин ман шинэ ман хоёрын ерөөсөө ялгаа байхгүй. Ийм л дүр зураг байгаа юм. Сайн чиний хэлдэг энэ зохицуулт бол байгаа шүү дээ. Энэ цэцгийн цэцгийн дүгнэлтэн гараад хүчингү болгоцсон. Шууд жидүүгийнхнийг оруулж ирээ бүгдийг шалгах эрх нээлттэй байгаа байхгүй. Нууцын зэрэглэлтэй хуралдаад байна л да. Тэгэхээр бүрэн эрхийн энэ халдшгүй байдлын асуудал нь нууцын зэрэглэлтэй хуралдах шаардлагатай юм. Нууцын зэрэглэлтэй хуралдсанаас шалтгаалаад гарч ирээд ирж байгаа гишүүд нь дарсан конопныхоо эсрэг зүйл ярьцгаадаг, эсвэл ард иргэдийг төөрөгдүүлдэг. Тэгээ яг ямар асуудлаар энэ гишүүнийг одоо бүр ирэхээс нь түтгэлзүүлэх гэж байгаа гэх мэтийн асуудлууд нь өөрөө нууц гэдэг юм зүйлээр л явагдаж байна л да. Тэгэхээр энэ нууцын зэрэглэлтэй байх ёстой юу гэдэг зүйл бас байх. За ер нь халдшгүй байдал гэдэг бол Монгол улсын аль ч иргэн одоо нэр төр нэр хүнд тийм ээ эрүүл мэндийн хувьд бол бүгдээрээ халдшгүй гарах хэрэгтэй. Улсын хурлын гишүүн ягаад тэр тухайд бол төрийн одоо гүйцэтгэх байгууллагууд гүйцэтгэх ажиллагаа явуулах энийг л одоо харгалж байгаа ийм хуулийн зохицуулчуд. За тэгэхээр яг өнөөдөр төрөний хэн хуульчлалээ л дээ үндсүүлийн цэцэн шийдвэр 2 3 удаа гарсан. 12 онд гарсан, 17 онд гарсан, тэрнээс өмнө бас нэг гарсан. За ингээд хуулийн өмнө шүүхийн өмнө эрхтгч байх энэ зарчмын чинь алдагдaltaад байна гэж цэцээс бол 2 3 удаа шийдчихсэн. Өөрөөр хэлбэл өнөөдрийн хууль тогтоомжоор улсын хурлын гишүүн дээр эрүүгийн хэрэг ялагчаа татаад шүүхрээ бол болохгүй гэсэн тийм хууль бол өнөөдрийн байдлаар бол бий л болж хараагүй. Эрүүг хэрэг хянах чадвартай хуульд байхгүй. Эрүүг бол байхгүй. Ялангуяа улсын хурлын тухай хуульд байхгүй. Тэгэхээр прокурор магадгүй асуудлаа шийдвүүлээд шүүх рүү явуулж болох эрх зүй бол нээлттэй байгаа. Яагаад улсын хурлаа дамжуулж ингэх гэдэг нь бол сайн ойлгохгүй байгаа. Ямар ч байсан болохгүй гэдэг хуулийн зохицуулт бол байхгүй. За миний мэдхийн одоогоос 10 гаруй жилийн өмнө өнөөдрийн ерөнхийдөө Хунагийн хөрөлсөх бол одоо улсын хурлын гишүүн байхдаа одоо авчихсан шүү дээ. Авахтаа шүүхэн шийтгэл тогтоол дээр одоо өнөөдөр ингээд нээлттэй явж байгаа юм байлээ. Энэ дээр юу гэж юм ихлээр ял өгсөн. Тэгэхдээ одоо бүр ирэх байгаа учраас тэр бүр ирэх асуудал шийдвэрлэхэд хүртэлгээд тухайн үед бол одоо нэг батлан даалтанд одоо гаргаад за тэр нь бол давх дээр өчнгөө бол явцсан байлээ л дээ. Энэ шүүхэн жишгээс бид нар юу харж байна гэхлээр улсын хурлын гишүүнийг шүүхтээр очихлоор тухайн асуудлыг шүүх хүлээж аваад шийдвэрлэх боломж эрх зүй бол нээлттэй байгаа юм байна л гэж асууж байгаа. Тэгэхээр би танаас юу хүсэж байна гэхлээр прокурор дээр очиод яг одоо улсын хурлын гишүүний одоо тэр магадгүй дарахын эрхийг түтгэлзүүлэхгүйгээр шүүх рүү шилжүүлэхэд ямар эрх зүйн заалт танд саад болоод байна. Тэрийг нэг үзүүлээч хэд одоо нийт сэтгүүлчд очиод асуухлаар нэг тодорхой хэлж өгөх байх. Тэрнээс тийм битүү хатуу нэг тийм байгаа ч юм шиг байхгүй ч юм шиг ингээд ийм зүйл бол яриад иж болохгүй. За тэр нууцын асуудалд бол мэдээж хэрэг тэр хуулийн хэлтийн байгууллагаас энэ өөрөө нууц юм аа гэдээ одоо янз бүрийн нууц там өмг дараад ирүүлсэн байхад тохиолдолд одоо нэг л нууц юм чи нууц одоо төрийн нууц задруулах ирэх гарах нь шүү дээ нөгөө нэгт. Нууцын зэрэглэлгүй байсан ч гэсэн аливаа асуудлыг хаалттай оролдооноор шийдээд ах шиг байна л да. Тэр бол цэвэр одоо улс төрийн асуудал баг. Тэрнээс одоо өөрийнхөө янз бүрийн одоо хууль зөрчсөн ч юм уу янз бүрийн юмудаа одоо нууц хаах гэж иргэдэд үзүүлж харуулахгүй гэж тийм нууц хаах юм одоо сонгол болгож явах байдаг л байлгүй энэ улсууд тийм ээ. Тэрийг нээлттэй ингээд зарлаад байвал бас улс төрийн янз бүрийн тийм рейтинг гэдэрт нь одоо ямар ч нөлөө өгдөг. Тийм л явцуул их ашиг байгаа. Тэрнээс тийм хууль эрх зүйн хувьд бол тэр төрийн бол албаны нууцын тухай хуулиар тэр асуудал чинь нууцын зэрэгэлд ороогүй шүү дээ. Тогтоодог тийм байхгүй. Тэгэхээр бүрэн эрх гэдэг зүйл тэгээр нь шүүхэд шилжүүлэх боломж байна гэдэг зүйл байгаа юм байна тийм үү. Тэгвэл прокурор ингээд заавал улсын хурал руу энийг ингэж халдшгүй байдлыг нь цоцолж өгөөч, энэ халдшгүй байдлын дэд ороогоо хуралдуулж, байнгын ороодоо хуралдуулж өгөөч гэдэг бичиг нь өөрөө улс төрийн бас нэг жүжиг болж байна. Энэ бас нэг зорилготой байж харгалаа би шууд хуулиар зөвшөөрөөгүй хориглоогүй байхгүй юу? Улсын хурлын гишүүний бүрэн эрхэнд нүтгэлзээгүй тохиолдолд тэрийг одоо ялагчдаа татаад шүүх рүү шилжүүлж болохгүй гэдэг хэмжээний зохицуул байхгүй шүү дээ. Өнөөдөр
зарим нэг гişүүн хүртэл шүүхтээр очсон явж байгаад мэдээлж байгаа ялга болчлоо л доо. Тэгээд энэ асуудал бол байж болоод байгаа байхгүй. Тэгэхээр би улсын хурлын тухай хуулиндаа байгаа. Энэ хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулинд байна шүү дээ. Улсын хурлын гишүүн гэмт хэрэг үйлдэсэн нь шүүхийн шийдвэрийг тогтоолоор тогтоогдсон бол гишүүнийг эргүүлэн татна гэсэн ийм хуулийн зохицуулалт өнөөдөр үйлчилж байгаа. Энэ нь өөрөөр хэлбэл улсын хурлын гишүүн гэмт хэрэг үйлдэх юм бол шүүхээр орж болно гэсэн үг. Гагцхүү тэр дунд нь прокурорын байгууллага улсын хурал дээр авч орж ирээд гишүүнийх нь бүрийн эрхийг төдөлзүүлээд шалгаад өгөөч гэдэг бол энэ бол нэг талдаа жүжиг тоглоод байгаа байхгүй. Энийг заавал төдөлзүүлэхгүйгээр хэргийг шалгаад явах бүрэн боломжтой. Яагаад гэвэл тэнд чинь ганц энийг өөрөөсөө юу гэж тайлбарладаг вэ гэхээр прокурорын байгууллага нөгөө гэмт хэрэг үйлдэж газар дээрээ баригдсанаас бусад тохиолдолд гишүүний орон гэр албан тасалгаа унаа хэрэгсэлд нь үзлэг хийхийг хориглоно гэсэн энэ заалт байгаа учраас бид нар энэ хүнийг шалгаж чадахгүй байна. Энэ хүнд үзлэг хийж чадахгүй байна гэдэг зүйл яриад байгаа. Гэтэл энэ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар процессын өчнөө ажиллагаа нэгжлэг үзлэг хийхээс илүүтэй эн чинь гэрчийн мэдүүлэг шинжээч нарын дүгнэлт гээд эн чинь зөндөө хэрэгт хийгдэг процессын ажиллагаанууд байна шүү дээ. Гэхдээ тэрийг хийгээд энэ гишүүнийг шууд шүүхийн өмнө аваач л да. Гэтэл өнөөдөр прокурор оруулж ирж байна гэдэг чинь нэг ёсондоо би оруулж ирээ тэ та нар ингээд яах хийхээ шийд энэ дээр нэг ийм хэрэг яваад байна шүү. Тэгээ нөгөөдөл нь хуралдаад за олонхоороо бид нар энийг гишүүний эрхийг төдөлзүүлсэнгүү аваад хоцорчлоо. Гэхдээ жидүүгээс оруулаад ирлээ шүү. Тэгээ тэгтэл тэр энэ олонх чи аваа хоцорж байгаа байхгүй юу? Ард түмнээс карманаас нь хулгайлцсан ард түмэнд очих тэр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх тэр боломжтой зээлийг хямд тэ хүү багтай зээлийг ичигчгүй хулгайлчаад. За тэгээ дээрэс нь үндсэн хуулийн цэцгийн дарга нь тэ харь оронд яваад асуудал үүсгээд улс их орныхаа нэр хүндийг унгаачаад ирсээр зөвхөн яаж вэ? Албан тушаалаа даргийнхаа албан тушаалыг өгөөд бүрийн эрхтэй байж байна. Сугар гишүүний асуудал яасан? Олон удаа төдөлзүүлэхээр те гэмт хэрэг холбогдсон тогтооглоо ингээд шалгах барих гэхлээр зэрэг энэ хүн саад учруулад байна. Тийм учраас төдөлзүүлээд өгөөч гэсэн бас л шийдэгдэв. Эцсийн дүндээ энэ бол бүх юм яг нэг юм дэглэсэн жүжигийн дагуу сценарын дагуу яваад байгаа байхгүй. Тэгээ ард түмэнд болохоор зэрэг гишүүний бүрийн эрхийн төдөлзүүлэхгүй бол бид нар шийдэж чадахгүй нэ. Ийм л учиртай бид бол шудраг ажилласан прокурорын байгууллага улсын хурлын гишүүд бол муухай байна гэдэг. Гэтэл энэний цаана бол ёстой яг хэлдгээр хэн дуртайгаа те жидүүчдэг бол хамгаалалт авах зорсон. Тэгэнгүүтээ өөрсөндөө таалагдгүй хүмүүсээ болохоор зэрэг наадхыгаа бүрийн эрхийг асуудлыг халдшгүй байдлын дэд хороо гэж яаж хамгийн туршлагатай хамгийн олон жил сонгогдсон 5 гишүүн байх ёстой гэдэг ингээ хуульчилсан. Тэр 5 гишүүн нь нэр хэмээгээд яасан авах юу яаж төдөлзүүлэх саналыг дэмжиж байгаа. Гэтэл байнгын орон дээр олонхороо авах хоцорч байна. Эцсийн дүндээ энэ хүмүүс хэнийг шалгуулж, хэнийг шалгуулахгүй, хэнийг авч, хэнийг авч үлдэхгүй энэ бүх асуудлаа өөрсдөө л дэглэж явж байна гэсэн үг. За. Тэгэхээр би нэг юм хэлчих. Юу гэх юм бол нэгдүгээрт бол улсын ерөнхий прокурор энэ нэвтрүүлгийг бол харж байна уу юу гэж бол гайхаж байна. Хэрвээ харж байвал танд бол баяр хүргэе. Та одоо энэ улсын их хурлаас бол айсны хэрэг бол байхгүй. Тэр хүнийг бол маргааш өглөө гэхэд бол баривчлаа гэж би зөвлөгөө өгье. Та энэ үлдсэн 3 хүн бүгдээр гараа өргөөрэй. Тийм эрхэн байгаа. Эрх чинь бол байгаа юм байна шүү. Та айсны хэрэггүй гэж хэлээ. Бас хоёрдугаарт гэвэл нэг зүйлийг хэлэхэд манай хажуугийн хүн нэг л аймаар юм яриад байна л да. Хэрвээ энэ улсын их хурлын гишүүний халдшгүй дархан байдлыг нь эвдэхгүй гэх. Ерөнхийдөө тэр хүний эсрэг бол шүүхийн янз бүрийн үйл ажиллагааг бол явуулж болно. Гэрчин этгээдүүдийг байцааж болно гэж байна. Тэр гэрчин этгээд чинь алчхаж мэднэ шүү дээ. Тэр хүн чинь хүн амны хэрэгт бол шийдэгдэж байгаа шин. Хэрвээ над дээр нэг тийм гэрчин этгээд бол хурц ирээд за тэр гишүүн номтой баярын яг тийм гэмт хэрэг үйлдэж байгааг нь би харчихлаа. Гар утсаараа зургийг нь дарчихлаа. Одоо намайг дуудаж магадгүй би гэрчлэхгүй яах вэ гэж асуух юм бол болж чамайг бол алжих шүү дээ л гэж би зөвлөн шүү дээ. Өөр юу гэх вэ? Тэгэхээр бол биднээс эрүүл сарвал бол ухаантай бол байх хэрэгтэй.
ердөөсөө болохгүй гадаад улс оронд бол болдгүй юмыг уран сайхны кинонд бол өртөл болохгүй гэдээ бол бидэнд заагаад өгчихсэн юмыг бол болдог юм шиг бүтдэг юм шиг Монгол улс нэг их сайхан улс юм шиг бол тайлбарлаад бол байхын хэрэггүй. Энэ улсын их хурлыг энэхүү тогтолцоог үндсэн хуулийг тэр чигт нь бол өөрчлөхөөс бол нааш бол иймэрхүү юм бол засархгүй. Хэрвээ энэ чигээрээ яваад бол байх юм бол Монгол улс Мексик шиг л хачин улс болж хувирна гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Бас энэ хуульчид ч гэсэн юу жоохон юу ярьж байгаагаа сайн ойлгох хэрэгтэй бол байна шүү дээ. Прокурорын ажилтнуудын тавьсан жүжиг гэж бол хэлээд байх юм. Миний бодлоор бол энэ бол жүжиг биш байхаа гэж бол бодож байна. Хэрвээ их хурлын гишүүд бол өөрсдийгөө бол ноёдууд гэж үзэж байгаа бол прокурорын ажилтан тэдэнд бол үйлчлэх ёстой зарц гэж бол бодож байгаа шүү дээ. Тийм ч учраас бол эзэдийнхээ зөвшөөрлгүйгээр тэр прокурор ямар нэгэн зүйл бол хийн гэж юу? Тэгэхээр бол тэр прокурор бол шүүхийн байгууллагад илүү эрх дарахыг олгох ёстой. Засаг төрийн энэхүү 3 баг нь өөрөөр хэлбэл гүйцэтгэх засаглал, хууль тогтоох байгууллага, тэгээ шүүх засаглал 3 өөр хоорондоо энэ тэнцүү байх ёстой шүү дээ. Энэхүү тэнцвэр алдагдчихад бол байгаа болохоор нэг нь ноёлоод нөгөөдөл нь түүний зарцсан гүйцэтгэгч нь болж чад хуульчаад байгаа болохоор ерөнхий прокурор зөвшөөрөл авах нь бол мэдээ шүү дээ. Том ноёны зарц хүн өөрийнхөө ноёны бол хүүхдийг бол хизээш шийдэхгүй гэдэг нь бол тодорхой шүү дээ. Эхлээд бол ноёноос бол зөвшөөрөл бол авах ёстой. Тэгэхээр өөрсдөр шийдвэрийг нь бол өөрсдөр нь гаргуулах ёстой гэж үзээд байх шиг байна тийм үү? Тэгэхээр бол их хурлаас бол илүү заавал зөвшөөрлийг нь авахгүй бол тэр прокурор ч өөрөө амьд хувь хүн шүү дээ. Тэр бол прокурор бол робот биш. Түүнд бол гэр бүл бий, цалин хөлсгөж бий, тэтгэврээ алдчих бол яана, амнасаа алдчих бол яана. Тийм ч учраас бол эхлээд улсын их хурлаас бол өөрийнхөө амнасыг бодож ямар нэгэн байдлаар гандлага тавьж бүр арай амар детектив болгож яриад байгаа юм л да. Хамгийн гол нь энэ хуулийнхын орчинд нь заавал бүрэн эрхийг нь төтгөлзүүлж саатуулах ёстой гэсэн ердөөсөө зүйл заалт байхгүй байгаа юм байна л да. Тийм учраас шууд шүүхтэр аваачих боломж байна гэж хувирчлаа шүү дээ. Ямар ч улс оронд бол их хурлын гишүүн энэ яг манай Монгол улсын парламент шиг хүн амны хэрэг сэжиглэгдчихээд прокурорын газар нь ингэж алан бичиг ирүүлээд тэр бичгийг нь бол 10 хоног бол хилцэж байсан түүх. Давал миний мэдх дэлхийн 192 улсад бол ерөөсөө байхгүй. Энэ чинь бол зөвхөн Монголд л гарч байгаа онцгой детектив зохиол шүү дээ. Тийм ч учраас бол яг л детектив зохиол бол гардаг байдлаар бид бол харьцах ёстой. Өөрөөр хэлбэл эрүүл саруул ухаанаар ажиллах ёстой. Манай оролцогчид үзэгчид за хөтлж байгаа миний бие ч гэсэн ерөөхдөө нэг ойлголтод хүрж байна л да. Прокурор айж байгаа учраас шийдвэрийг тэр улсын хурлаар нь өөр нь гаргуулъя гэдэг зүйл рүү л ерөөхдөө явдгийн байна л гэсэн ойлголт. Энд дэр нэг ийм асуудал байгаа шүү. Энийг бас салгаж ойлгох хэрэгтэй. Юу гэхээр хэрэг үүсгэх мөрдөн байцаах байгууллага, за шүүх байгууллага бүгд өөр өөр ингэсэн хуультай. Энэ байгууллага чинь бүгд хинээс хараад бусаар бие даан үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчинд байгаа байхгүй юу? Ингээд эрх зүйн орчинд хинээс хараад бус үйл ажиллагаа эрх зүйн орчинд байсаар байхад заавал улсын хурлыг өгөөд явах шаардлага байхгүй. Тэгээ яагаад гүгээд байгаа вэ гэхээр эн чинь угаасаа томилогдсон албан тушаалтнууд учраас хараад байгаа даа шүү дээ. Тийм учраас одоо манай Монгол Ард Тусгал намын байсаар юу юм бэ гэхээр энэ шүүгч прокуроруудыг ард түмнээс сонгодог л болох хэрэгтэй байхгүй юу? Хэн нэгэн албан тушаалт нь томилдог л байгаа тохиолдолд хуулиар бүрэн эрхийг нь хараад бус хуулиар бүрэн эрхийг нь олгоод байхад л гүгэл байгаа байхгүй юу? Энэ цаад учир нь томилдог биш сонгогдол болох хэрэгтэй. Бүрэн эрхийг нь ард түмнээс олгодог болох юм бол хэнээс хараад бусаар яг тэр хуулиа бариад ажиллах юм боломж нь ягдаад байгаа. Сонгогдсон хүмүүсээ эргүүлж яаж татах юм бэ? Ард түмэн бусаад өөрөө сонгогдох хэрэгтэй шүү дээ. Ард түмэн дүнгээ тавина. Чигдмэл хуультай улс орн тий. За тэнд одоо ямар хүмүүс ямар чиг үүрэгтэй яаж ажиллах уу энэ бүх салбарын эрх зүйн зохицуулалтуудыг хуулиараа хийцэн байна. Тэгээ бид нар бол одоо хуулийн өрөөндөө л ярьж байгаа шүү дээ. Ер нь бол том утгаараа гэх юм бол бид нар бүгдээрээ нэг санаа зорилготой. Хан тулгач гэсэн энэ жидүүчдэг эсэргүүцдэг, энэ 60 тэрбум төнгөөдөг эсэргүүцдэг, энэ халдшгүй байдал гэдэг нэрнэ дор одоо байгаад нуугдаад тий ингээд өөрсдөө амь аргацаагаа сонгуулийн хооронд амь аргацааж ингэж явж байгаа хүмүүсийг шударга шүүхийн өмнө очоос шударгаар шийдээсэ ард түмэн ижил тэгш тэр хууль шүүхийн өмнө тэгэрхтэгш байна гэдэг зарчим маань жинхэнэ утгаараа хэрэгжээсэ гэдгийг бид нар бүгдээрээ телевиз үзэж байгаа хүн болгон энийг хүсэж байгаа. Гагцгүй энэ хуулийг хэрэгжүүлэх тэр хамгийн хуулиа гаргаж байгаа, баталж байгаа, хэрэгжүүлдэг, хяналт тавьдаг байгууллагууд нь
хуулаа яг хэрэгжүүлж гэнэ үү, хяналтаа тавьж гэнэ үү, өөрөөсөө хуулаа мөрдөж ажиллаж гэнэ үү гэдэг дээр л энэ шудраг бус тогтолцоо энд үйлчилж байгаа учраас бид өнөөдөр маргалдаж байна. Энэ эцсийн дүндээ бид өнөөдөр нууц гэдэг түрүүн та хэлсэн тий. Нууц байгаа учраас тэр байнгын орооны хуралдаан дээр, тэр хатшгүй байдлын дэд хорооны хуралдаан дээр юу гэж ярьсан, прокурор нь ямар байр суурьтай байсан, гишүүд нь ямар байр суурьтай байсан, энэ бүхэн нууц учраас нууцын цаана юу байдгүй, хувилдаан байдаг. Нууцын цаана юу байдгийг ил тод байх хэрэгтэй тийм ээ. Бүх юм нээлттэй ил тод байх хэрэгтэй. Энэ нээлттэй ил тод байдал өөрөө алдагдсан учраас бид нэг тал нь шудраг прокурор ажиллаж байгаа, нэг тал нь бас үгүй байна гэдэг ийм маргааныг бид үүсгэж сууж штэ. Тэгэхээр эцсийн дүндээ улсын хурлын байнгын болон төр дэд хороо те энэ нэгдсэн чуулганаар хилэлцэгдэж байгаа асуудал маань өөрөө нээлттэй байх юм зарчим дээр суйрлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл мандат өвөрлөөд би их хурлын гишүүн болгоод явууллаа санал өглөө. Тэр их хурлын гишүүн хилэлцэгдэж байгаа асуудал дээр ямар байр суурьтай оролцож байгаа гэдгийг явуулсан би ард түмэн хянах ёстой байхгүй. Тэр хүн өнөөдөр хувилдж гэнэ үү? Тэр хүн өнөөдөр гэмт хэргийг өөгшүүлж гэнэ үү? Тэр хүн өнөөдөр харин бидний эсрэг ажиллаж гэнэ үгүй юу гэдгийг өгсөн саналаас нь санал нэг бүрээс нь харж иж эргээгээд гишүүнтэйгээ хариуцлага тооцдог байдал яригдах. Гэтэл энэ бүхэн хаалттай нууц тэ оюутлын асуудал яаж юм тэ Эрдэнэтийн 49% асуудал яаж нууцаар явв? Их хурлын гишүүдийн албан тушаалтай эсвэл гишүүдийн бүрийн эрхтэй холбоотой төдгөлзүүлэх, эргүүлэн татах, чөлөөлөх асуудал бүгд нууц. Нууцын цаана юу байдаг вэ? Нууцл юм оршдог. Нууцыг ард түмэн мэдгүй учраас бид нар өнөөдөр шодрог зүйлийг нэхэж энэ чуулган энэ бүх асуудлууд улсын хурал нээлттэй байх ёстой гэдгийг ийм байр суурьтай. За ТV9 Монгол гэсэн Facebook-ийн пэйж хуудсан дээр манай өнөөдрийн хилцүүлгийн сэдвээр санал асуулга бас явагдаж байгаа. За санал асуулгын үр дүн одоогийн байдлаар бол улсын хурлын гишүүн халчгүй дархан эрхтэй байх нь зөв үү буруу юу гэдэг асуудал дээр за 94% нь буруу, за 6% нь зөвөө гэсэн ийм дүгнэлтүүд гарсан байна. Нийтдээ 474 хүн саналаа одоогийн байдлаар өгөөд байна гэсэн юм мэдээлэл байна. Тэгээ энэ чэнэс харах юм бол өнөөдөр манай гол асуудал бол ерөөхдөө улсын хурлын гишүүн халдшгүй бүрэн эрхийн асуудлаар хариуцлагаас мултардгүй үгүй юу гэдэг юм зүйл байна л да. Одоо прокурор эрхтэй юу, улсын хурл эрхгүй юу гэх мэт юм асуудлаас илүүгээр халдшгүй байдал гэдэг тэр үгэн дээр л хамгийн гол асуудлууд нь яригадаад байгаа. Тэгэхээр зэрэг улсын хурлын гишүүд бол халдшгүй байх ёстой юм байна. За гадны ямар нэг нөлөөнд автахгүй тэр хууль эрх зүйн орчноос хууль тогтоолын төслөө боловсруулах юм боломжуудаа бүрдүүлэх ёстой. Ямар нэг хүнээс үүрэг даалгавар авах ёсгүй, ямар нэг хүний дарамтанд орох ёсгүй байгаараа халдшгүй байх ёстой. Харин тэрийг ёс зүйтэй ашиглаж чадахгүй байна гэдэг ийм дүгнэлтэнд л бид нар хүрээд байна зүг үү? Бороо. За буруу гэдгээс нь. Бороо байлгүй яг. Ёс зүйгээр ашиглаж байна. Чи юу ёс зүй яриад байна? Гэмт хэргийн тухай яриа болж яхад ёс зүй гэмт хоёр гэдэг чинь бол хоёр ондоо шүү дээ. Би жишээлбэл сая одоо ёс зүйг ашиглаж байна. Эмэгтэй хүнтэй бол ёс зүйгүй харьцлаа. Энэ бол ёс зүйгүй хэрэг. Харин би эмэгтэй хүнийг хүчиндчих бол энэ бол гэмт хэрэг. Энэ хоёр чинь шал хоёр ондоо зүйл шүү дээ. Чи ёс зүйгүй гэдэг үгээр гэмт хэрэг гэдэг үгийг бол далдлаад зөөлрүүлээд байна шүү дээ. Монголын парламент чинь одоо шууд гэмт хэрэг бол үйлдэгдэж байна шүү дээ. Тэгээд ч бидний яриа бол ердөөсөө нэг маш аюултай ноцтой хэрэг явдлыг дээгүүр нэгж бол ухаад барга балархай болгоод бол байгаа юм шиг л бол надад санагдаад байна. Саяны энэ хүн хэлэхдээ бол жишээлбэл зөвхөн шүүгч нарыг бол ард түмнээс сонгодог болсны ачаар бол энэ хэргийг бол ямар нэгэн байдлаар бол илрүүлдэг болно гэж ярьж байна. Гэтэл би үүнд бол итгэхгүй. Ягаад гэвэл яг одоо Монголын хуулийн тогтолцоогоор бол шүүхээсээ прокурор нь илүү байгаа шүү дээ. Прокурор ч бүхэл цагдаагийн ажилтнуудыг хяндаг, загнадаг, зандардаг. Гэтэл прокурорыг нь бол их хурл айлгаад бол байхад шүүх нь бол түүнээс яаж дээшээ гарах юм. Бас хоёрдугаарт нь бол их хурлын хуралдааныг ил тод болгох хэрэгтэй гэж үл хэлээд байна шүү дээ. Их хурл бол нууцаар бол хуралдаж бол байгаа нь бол хэргийн хамгийн гол шалтгаан биш. Хамгийн гол нь их хурлын гишүүд өөрснөө бүгдийг нууцлахыг бол хүсэж бол байгаатай холбоотой. Ямар ч их хурлыг бол жишээлбэл Америкийн нэгдсэн улсын конгресст ямар нэгэн байнгын хороонд нууцаар бол хуралдах шийдвэрийг бол дарга нь гаргасан ч гэсэн
Хэрвээ тэр хурлын шийдвэр аль нэгэн гишүүнд нь таалагдаагүй бол тэр хүн ерөөсөө хурлын танхимаас гарчихгүй юм гэхэл хамгийн танхны таарлсан сонинд бол энэ тухай бол нийтлэнэ. Гэтэл манай Монгол улсын их хурлын тэр байнгын хорооноодын хурал үнэхээр нууц болоод байгаагийн гол шалтгаан нь бол ардчилсан намын чивл бай, ардын намын чивл бай бүх гишүүд нь эрх ашгаараа ашиг сонирхолоороо өөр хоорондоо холбогдоод мафийн бүлэглэл болоод бол хуульчсан байна гэдгийг энэ үзэгчид маань ойлгох ёстой. Ерөнхий прокурор аль хэдийн ойлгоцоход тэднээс айгаад эхлээд зөвшөөрөл авч эхлээд өөрийнхөө амийг бол хамгаалаад дараа нь үйл ажиллагаагаа хийн гэж бол зөв шийдвэр гаргаад бол байгааг энэ хүн бол буруу шийдвэр гэж үл хэлээд байна шүү дээ. За баярлалаа. Манай нэвтрүүлгийн цаг өндөрлөх төгсөн байна. Ерөнхийдөө 7 минутын хугацаа үлдсэн байна л да. Тэгээд саяны асуулттай холбоотой ер нь энэ халдшгүй байдалтай холбоотой та бүхний бас үзэл баримтлал хэлээгүй үлддээс үгнүүд гэж магадгүй энэ асуудлыг ариун болд хавуулчаас эхлээд сонсоо явчих те. За тэгээ энэ улсын хурлын халдшгүй байдал хөрлийн гишүүний бүрийн эрхийн асуудал улсын хурлын тухай хуулиар зохицуулагддаг. За ялангуяа энэ халдшгүй байдалтай холбоотой асуудал 6 дугаар зүйлээр зохицуулагддаг. Би одоо ингээ хараа сууж байна л да. За энэ дээр өгж ийн ихлээр одоо түтгэлзүүлэхгүйгээр шалгаж болохгүй ч гэдэг юм уу. За түтгэлзүүлж заавал шүүх рүү явуулна ч гэдэг юм уу, тийм ээ. Ийм хуулийн зохицуулалт бол өнөөдрийн байдлаар бол байхгүй. Ямар хууль дүрм журм хараад заавал одоо ингэж асуудлыг шийдвэрлэх гэдэг бол би хуульчхаа бол ойлгодгүй. Магадгүй тэдэд өөрсдөд нь үзүүлж харуулдаг нэг хууль тогтоомж байдаг л байлгүй. Тэрийг манай телевизийнхэн өөрсдөө очиод сонирхоод асууж болно үз. Ер нь бол улсын хурал түрүүн би ярилцлага ихэндээ хэлсэн. Улсын хурал гэдэг бол Монгол улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг ийм байгууллагын саналаа өгдөг этгээдээ улсын хурлын гишүүн. Тэр хүн тодорхой шийдэл гаргуулахын тулд одоо цагдаа хууль хяналтын байгууллагаар дарамт учруулж хагаад ийм шийдэл гаргах, ийм зөв бус гарах вэ гэдэг үүднээсээ энэ халдшгүй байдал гэдэг асуудал орсон юм аа. Ийм ч байхгүй бол болдгүй юм аа. Яагаад гэвэл одоо янз бүрийн хууль батлуулахын тулд нэг прокурорт юм уу тийм ээ танил талаараа ч гэдэг юм эрүүг үүсгээд шүүхлээ явуулна гэж айлгаад тэрийн цагаатах гэдэг юм ингэж янз бүрийн юм асуудалд холбогдож буруу зургийн төрийн эрх барих дээд байгууллагын шийдвэр гарчих вэ гэдэг үүднээс л анх энэ үндсэн хуулийн эрхцүүд орж ирсэн нэг бол нэг ойлгох хэрэгтэй. Та түрүү ёс суртахуун гэдэг бол айгүй зөв асуудал хүндсэн л тоо. Гэхдээ наа ч одоо манай өнөөдрийн хурл дотор байгаа хүмүүс бол ёс зүйн асуудлыг бол одоо энэ олонх дотор бол үнэхээр байхгүй байна. Асуудалд холбогдлоо өөрөө прокурорын бичиг ирэхээс өмнө тэр асуудлаа тавиад гүйх ёстой байхгүй юу? Тэр бол цэвэр ёс суртахуун. Даанч ийм зүйл байхгүй байгаад л одоо ийм асуудал үүсчээд байгаад байгаамаа. Тэгэд энэ асуудлыг бол манай улс нийгэм тэр чигээр тийшээ бол хөтлөх байхаа. Ийм ёс зүйтэй ёс суртахуунтай хүмүүсийг бол шинээр ард түмэн бол сонгох байхаа гэж найдаж байна. За баян. Тэгэхээр хуулийн дээр бол яг л ингээд ард дээр цаанаар бичсэн байгаа асуудлыг л ярьж байна л да. Ер нь бол манайд хариуцлага гэдэг зүйл бол байхгүй. Бид нар бол хариуцлагыг ард түмэн хүсэж байгаа, бид нар хүсэж байна те. Иргэд хүсэж байгаа ерөөсөө энэ хариуцлага шударгаас тогтоосоо гэдэг асуудлыг бол хүн бүхэн хүсэж байгаа. Гагцхүү өнөөдөр хариуцлага хаанаасаа эхлэх ёстой вэ гэвэл хууль тогтоож хууль гаргаж байгаа хүмүүсээс хамгийн түрүүнд харж байгаа байхгүй юу? Дээрээ бүүдлээ олдохгүй, доороос судлаа олдохгүй гэдэг үг байдаг. Тэгэхээр ард түмний хүсэн хүлээж байгаа тэр зүйл өнөөдөр өөрсдийн төлөөлөл болсон энэ улсын хурал дотор явахгүй байгаад л хамаг учрын одоо гогцоо байна шүү дээ. Улсын хурлын гишүүний бүрийн эрхийг хуульчлаад өгсөн. Бүр тэр итэл хориглох зүйлт те та бүрийн эрхээ хэрэгжүүлж байгаатай холбоотой бусдад дарамт шахалт үзүүлж болохгүй, бусдад давуу байдал олгож болохгүй, те бусад байгууллагын үйл ажиллагаанд бүр хөндлөнгөөс нөлөөлж болохгүй гэд ингээ хуулиар хориглосон. Гисэн хэрнээсээ энэ хориглосон зүйл заалтын зөрчих юм бол яах вэ гэдэг хариуцлага байхгүй. Тэр нь ганцхан юу вэ гэхээр зэрэг улсын хурлын гишүүн гэмт хэрэг үлдэхдээ нотлох баримттай буюу одоо эд мөрийн баримттайгаа баригдсан тохиолдолд гэж байгаа. Гэтэл энэ нь үндсэн хуулийн цэцээр хэрэгсэхгүй болсон. Тэгэхээр бүх одоо энэ асуудал нь үндсэн хуулийн цэц хүчингүй болгоцсон учраас энэ асуудал яригдахгүй нэ. Тэр хүнийг одоо эцсийн дүндээ тэр хүн одоо улсын хурлын гишүүн маань өөрөө шалгагдах бүрэн боломжтой. Гагцгүй тийм сонирхол, ашиг сонирхол эдэнд байхгүй. Хүсээд ч олохгүй. Дээр нь улсын хурлын гишүүн халдшгүй байдал гэдэг дотроо үг хэлэхтэй хэнийг ч гэмт хэрэгт холбогдуулж, гүтгэж, доромжилж болно гэд ингээ өөртөө ойлгоцсон. Гэтэл энэ нь бас хуулийн дээр хориглосон зүйл залттай.
бусдыг одоо тий бусдын нэр төр алдар хүнд гэмт хэрэгт бүртгэж доромжлохыг хоригдно гэсэн. Зөвхөн та ямар үг үйлдэлтэй хариуцлага хүлээхгүй вэ гэвэл улсын хурлаар хилэлцэгдэж байгаа асуудлууд буюу шийдвэрийн төсөлд өөрөө санаачилсан хуулийнхаа асуудал дээр л үг хэлэх түүнээсээ гарах үр дагавартал хариуцлага хүлээхгүй гэж байгаа болохоос хүний гүтгэхийг бас хоригдсан байхгүй. Гэтэл энэ бүхэн өөрөө хоригдсан зүйлээ хийгээд явж байгаа энэ халдшгүй байдлаар далимдуулж харин өөрсөндөө давуу байдал олгоод байгаа энэ асуудлыг л бид нэг мөр цэгцэж үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах. Тэгээ цаашлаад ард түмний одоо жинхэнэ утгаар нь төр засгийг л төлөөллийн төр засгийг л байгуулж ээж энэ бүх асуудлыг цэгцэрнэ. Системээр нь өөрчлөх ёстой л гэж харж байгаа. За ганцлага гэх юм. Их хурлын гишүүдийг нэлээд дутуу үнэлээд бол байх шиг байна. Их хурлын гишүүд бол бусдыг бол гүтэх доромжлох доош нь жихэх эрхтэй гэдгийг аль хэдийн ойлгочихсон байх. Харин одоо тэд хүн алах эрхтэй гэдгээ бол ойлгож авлаа. Хамгийн гол үйл явдлыг бол биднээс бол ойлгох хэрэгтэй. Монголын парламентын гишүүн хүн алах эрхтэй болчихлоо шүү дээ. Албан ёсоор. Тэгэхээр бол бид ийм төр засгийг бол төвчиж бол болохгүй. Ийм систем тогтолцоо гэж хэллээ. Ийм тогтолцоог бол бид өөрчлөх хэрэгтэй. Үүний тулд ганцхан удаа 2 удаа парламентын сонгуул өгөх нь хангалтгүй. Одоо бид ард түмний онц их хурлыг бол хурлуулж Монгол улсын сум болгоноос хороо дүүрэг болгоноос ард түмний төлөөлөгчдийг дуудаж ирүүлжүүл байгаад ард түмний онц их хурлыг бол зарлан хурлуулж 1992 онд их үндсэн хуулийг бол гаргах үед гаргасан тэр бүх алдаануудыг залруулах хэрэгтэй. Хэрвээ ингэхгүй юм бол Монгол улс яг л Мексикийн замаар мафийн дээрэмчдийн толгойлдог тийм улс болж хувирна. Монгол улс феодализм руугаа шилжинэ. Үүнийг бол бид маш сайн ойлгох ёстой. Ёс зүйн хичээл сургаалаар гэмт хэргийг бол хизээч ялахгүй. Гэмт хэрэгтнийг зөвхөн цаазалж болно. Иймэрхүү мафийн гэмт бүлэглэлийг ганцхан хүчтэй ерөнхийлөгчийн засаглал ялна гэдгийг бол би баттай мэдэж байна. За баярлалаа. За олон баярлуулж. За би нэг хоёр юмдаар тодорхой ярив. Нэгдүгээрт улсын хурлын гишүүнийг нэг ард түмэн сонгож байгаа учраас улсын хурлын гишүүний бүр эрх төлөвлөлөх асуудлыг ард түмэн шийдэх эрхийг цүүлээр нэгдүгээрт олгох хэрэгтэй. Хоёрдугаарт бүх шатны шүүгчдийг ард түмэн сонгодог болох хэрэгтэй. Энэ хоёрыг бий болгож чадж хариуцсан тогтолцоог бий болгох. Тэгэхээр 2020 онд Монголын ард түмэн улсын хурлын сонгуульд оролцохдоо энэ хоёрыг өөрчлөлтийг хийж чадах улс төрийн хүчнийг сонгоно гэдэгт найдаж байна. За баярлалаа. Манай урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн та бүхэнд цаашдаа ажил ус өндөр амжилт хүсье. Үзэгчдээ манай өнөөдрийн хилцүүлэг энэ хүрээд өндөрлөж байна. За манай өнөөдрийн хилцүүлэгт хуульч Уланбаяр, за олон улсын таамж Гант Тулга, за Сонгон найрхан дүүргийн Монгол Ардын хувьсгал намын төмтийн дарга Баян Сэлэнг, за хуульч эрх зүйч Ариун Болт нар оролцлоо. Хилцүүлэг улсын хурлын гишүүний халдшгүй байдал хариуцлаас мултрах халахвч мөн үү гэсэн сэдвийн дор үзэгч та бүхэнд хүрлээ. Анхаар үзэгч та бүхэнд баярлалаа.